За өрөөнд guys баг хамгийн сүүлийн удаа энэ setup дээр market update хийх баг. Шинэ студ ерөнхийдөө маргааш нөгөөдрөөс ашиглалтанд орчих юм шиг байна. За тэгээ хэдүүлээ хаанаас эхлэх юм бэ гэх юм бол энэ алтнаас эхэлцгээе. Яг гэх юм бол өнөөдөр хэдүүлээ портфолио дотор нэг томоохон апдейт оруулсан байгаа. Тэр яг томоохон гэж те олон хувьцаа. Гэхдээ бидний багцын хувьд бол багджин эзэлж байгаа. Хэдүүлээ юу гэж байгаа юм бэ гэх юм бол алтнаас ерөнхийдөө төр хугацаанд тэрчтэй гарч байгаа. Ингээ хараад үзэх юм бол нэлээд сул байна. Ер нь бол эндээ амиа тавих гэж үзэж байгаа юм байна $40,000 төвшөнд. Тэгээ миний тамаг юу юм бэ гэх юм бол алт бол дахиад доошоо унаад энэ 3,400 хүртэл унахаар юм шиг харагдаж байгаа. За, яагаад юм бэ гэх юм бол тайлбараад өгчээ. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол энэ доллароос болж байгаа. Хэдүүлээ долларын индексийг харцгаая. Долларын индекс юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ base information ерөөхдөө дууссан. Тэгээд хизэнээс ер нь бол энэ uptrend руу ороод эхэлсэн бэ гэх юм бол яг одоо нөгөө цаг хугацааг ухраад харах боломжтой учраас энийг одоо ярьж байгаа шүү. Доллар энэ USD доллар индекстэй энэ евро, йен, Их Британий фунт гэх мэт шин томоохон валютууд энэ дотор орцсон байгаа. Юу хийсэн бэ гэх юм бол энд нэг томоохон low хийсэн. Тэгээд ер нь бол дээшээ яваад дараагийн low higher low, дараагийн low higher, дараагийн low higher. Тэгээд ер нь энэ bull flag хийгээд эндээ bounce хийгээд 100 хэдний төвшин дээрээ дахиад higher low. Тэгээд ерөөхдөө одоо breakout хийх гээд байгаа учраас. За энэ арабын орнууд бүгдээрээ ерөөхдөө баларч байгаа яагаад гэх юм бол нефт, газны экспорт ерөөхдөө хүссэн шиг гарахгүй байгаа. Энээсээ дамжуулаад Европын орнууд бас баларч байгаа. Яагаад гэх юм бол нефт, газ бүх юм юугаараа арилжаалагддаг юм бэ гэх юм бол дийлэх нь нөгөө доллараар арилжаалагдаж байгаа учраас тийм учраас эдний ханш нь ерөөхдөө Европоос илүү их евро одоо урсж байгаа. Яг гэх юм бол доллараар худалдаж авч байгаа түүхийд эрчим хүч, газ, нефт илүү үнэтэй. Энэгээр дамжуулаад Европ доллар илүү эрэлтэнд орж байгаа. Арабын орнууд ойлгомжтой. Тэгээд Азийн орнууд бас энэ газ, нефтээ ямар валютаар худалдаж авдаг юм бэ гэх юм бол мэдээж доллараар худалдаж авч байгаа. Тийм учраас ерөөдөө долларын эрэлт ерөөдөө өндөрсөж байгаа. Нэмээд арабын орнууд нэлээд их үр тавьсан, нэлээд олон засгийн газрын бонд гих мэт чинь гаргасан. Тэгээд юутай төстэй юм бэ гэх юм бол энэ Орос Украины дайны үеэр бас юу болсон бэ гэх юм бол та ингэ харж байна. Доллар ерөөдөө пуужинсан. Юунаас болж пуужинсан бэ гэвэл дэлхийд доллар үнэтэй болсон. За тэгээд ковидын дараа ерөөдөө энэ Орос Украины юу эхэлснээс хойш юу нэлээд эрчтэй ингээд дэше яваад за тэгээд ер нь бол нэг flag хийгээд consolidation correction ороод тэгээд саяхан bottom хийчээд одоо буцаагаад uptrend руу орж байгаа. Тэгээ хамгийн ихний зогсоол хаана байгаа юм бэ гэх юм бол ойролцоогны 104 дээр байгаа. Тэгээ энэгээрээ дамжуулаад хэдүүлээ удахгүй юу гэх юм бэ гэх юм бол SEO 3 руу орно. Yen мэнийг бас хараад үзэх юм бол yen-ийг хараад үзэх юм бол бас ерөөхдөө breakout хийчлээ. Тэгээд удахгүй хэдүүлээ бас шинэ арилжааны платформ дээр нэмэлт одоо багц үүсгэн энэгээр дамжуулаад одоо геополитик илүү чухал болж байгаа учраас валют арилжаа хийн. Гэхдээ одоо нөгөө валют арилжаа ба forex арилжаа бидний одоо томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол өндөр хөшөөрөг юусаа авахгүй тийм энэ SEU5 хэдүүлээ ингээ хараад үзэх юм EOS5 бас таад ингээ харж ин хэдүүлээ 80 мая дээр ингээд аваад 90 дээр ингээ зарсан. Энтэй төстэй энэс чуд илүү хөшүүрхтэй юм хийж байгаа. Тэгээ EOS5 евро short доллар long позиц байгаа. Евро унах хэвээр доллар өсөх хэвээр. Тэгээ 5 дахин хөшүүрхтэй. Тэгээ хэдүүлээ юу хийх юм бэ гэх юм бол 6 юм уу 7 дахин хөшүүрхтэй валютын арилжаа хийн. Юун дээр хийх юм бэ гэх юм бол жишээлбэл евро дээр евро доллар дээр хийн yen доллар дээр бас хийх байгаа. За тэгээ энэ доллар чангарах учраас тэгээд сул тал нь бас энэ EOS 5 дээр бас нэг сул тал байгаа. Юу юм бэ гэх юм бол хөрөх чадвар жоох муутай. Гэхдээ ерөөхдөө нэг хэдүүлээ бөөнөрөө нэг сая доллар 2 сая доллар ингээ бөөнөрөө ингээ авчих юм бол энэ гайгүй гэхдээ хэдүүлээ ингээд манай багц ингээ томроод ирэхээр хэдүүлээ сар болгон багцлууга мөнгө нэмээд хэдүүлээ энэ EOS 5-ыг баг зэрэг ингээ савлах эрсдэл байгаа учраас энийг тийм баг зэрэг багасгаад тэгээд өөр платформ дээр бас яг адилхан скуулийн анхны гишүүн та бүгдээр мэдж байгаа юм бол бид нэр бүр анх ямар платформ дээр багцаа нээсэн бэ гэх юм бол Pepperstone гэдэг платформ дээр багцаа нээсэн. Тэндээ одоо багцынхаа нэг 20-30% 50 гэсэн үг. Тэгээд валюттай холбоотой арилжаанууд Pepperstone дээр хийчин. Хувьцаатай холбоотой арилжаанууд хаана хийх юм бэ гэх юм бол ETF, Sangman бүгдийг хിവэрээ Interactive Brokers дээр хийх байгаа шүү. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой.
Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За хөрөнгөний зах зээл рүү орцгоо яваад гэх юм бол сүүлийн үед жоохон уналттай байгаа. Гэхдээ ингээ урт хугацаагаар хараад үзэх юм бол энэ S&P 500 uptrend ерөөхдөө хүчнтэй хэвээрээ байна. Тэгээд өмнө зөндөө ярьж ирсэн Wall of Worry-гаар ингээд тий авира ингээл uptrend бол хүчнтэй хэвээрээ S&P 500 ерөөхдөө Nasdaq-аас илүү хүчтэй дэш явж байгаа. Nasdaq саяхан нэлээд хурц хөдөлсөн semiconductor memory AI-тай холбоотой юунаас болж нэлээд хүчтэй дэш явсан. Одоо ерөөхдөө жоохон consolidate хийх хэрэгтэй. Тэгээд ер нь бол хаа хүртэл унах потенциалтай юм бэ гэх юм бол энэ 640 650 хүртэл ингээ унаад тэгээд өсөлтөө өргөжлүүлэх магадлал өндөртэй. Uptrend та харж байгаа бол олон жилийн uptrend хүчтэй хിവэрэ байгаа тийм учраас одоо зах зээл хямрлаа тий ингээ дэлхий сүрлээ мөрлөө гэсэн юм одоохондоо байхгүй. За тэгээд хаана илүү тодорхой энэ харагдаж байгаа юм бэ гэх юм бол Dow Jones дээр харагдаж байна. Манай 2 дахин хөшүүрхтэй Dow Jones-ын позицийг үдээжгүй Dow Jones pre-market дээр 525 дээр явж байгаа. Окей. За тэгээд хэдүүлээ өнөөдөр тэр арилжаануудаа хийчих шүү. Тэгээд юу хармаар байна гэх юм бол Micron жижигхэн correction орж байгаа. Энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол SK Hynix тий. SK Hynix өмнөх видеон дээр бас ярьж ирсэн. Упс. Энэ бол нөгөө Америкийн SK Hynix шүү. Хэдүүлээ Солонгосын зах зээл дээр хармаар байна. Солонгосын зах зээл дээр өнөөдөр буюу маргааш SK Hynix-а ерөөхдөө тайлангаа танилцуулан тэгээ хүмүүс яаж байгаа юм бэ гэх юм бол саяхан хятадууд нэг ASML-ийн технологиг дөөрэж чадсан. Гэхдээ ASML-ийн хизээний технологиг дөөрэж чадсан юм бэ гэх юм бол баг нэг 10 жилийн өмнөх технологийн төвшөнд хятадууд дөнгөж сая одоо очиж чадсан. Тэгэхээр тэрнээс болж ер нь бол хүмүүс panicked memory дээр одоо хятадууд энэ RAM-ын зах зээлийг RAM-аар живүүлэн гэх мэт чинь. За тэгэхээр SK Hynix SanDisk гэдүүлэн хараад үзэх юм бол ийшээ хэдүүлээ хөрөнгө олт хийгээгүй яагаад вэ гэх юм бол нөгөө юу NAND memory үйлдвэрлэг юу юм бэ гэх юм бол SSD гэх мэт чинь ерөөхдөө тий одоо SSD drive таад мэдж байгаа бол энэ одоо нэг 1 TB SSD гэсэн үг. Бид надад зүгээр 2 3 шиг нөөцөнд байгаа яваад гэх юм бол бидний өмнө ингээд тэмдэглөө явж байгаа учраас тий энийг дөөрөх арай амархан тий технологийн хувьд бол энэ дээр Samsung, Солонгос, Америк компаниуд нэг 2 3 жилээр төрүүлж явж байгаа. Тэгээ удахгүй энэ зах зээлөө хятадууд орох магадaltaй. Тэгээ хятадууд яадаг юм бэ гэх юм бол хэдүүлээ цахилгаан машины зах зээл дээр харсан, цахилгаан бараа дээр харсан, зураг дээр харсан, тоос орчтой харсан, хөрөгчлөөр харсан, угаалгын машин дээр харсан. Ер нь бол одоо бүх барууны брэндүүд цахилгаан бараан дээр ерөөхдөө алуулж байгаа. Энд алуулж байгаа юм бэ гэх юм бол хятадуудад алуулж байгаа. Гэхдээ ингээ хараад үзэх юм бол SanDisk энэ оны ихээр ямар ханшнаар явж исэн бэ гэх юм бол 261 won дээр доллар дээр нэг хөвцөө явж исэн. Одоо 1000 гараа явцсан. Тэгээ юу юм бэ гэх юм бол өндөр түвшнөөс хүмүүс ингээ гоншгоноо явж байгаа 250-аас 1000 гараа явцсан гэдэг чинь угаасаа 4 дахин өссөн байгаа. Тэгээд одоо угаасаа жоохон correction ирж байгаа. Гэхдээ Micron бол та харж байгаа бол энэ PE янз бүрийн ratio-нууд амар хямдхан хэвээрээ. Тэгээд энэ Micron 700 хэд лөө унаад ирэх юм бол хэдүүлээ нэмж авна шүү. Тэгээд энэ дээр swing trade хийнэ. Яг гэх юм бол миний таамаг юу бэ гэвэл одоо удахгүй OpenAI-ийн шинэ модель гараад ирнэ, Anthropic-ийн шинэ модель гараад ирнэ. Тэгээд Ilias Sutskever Super Safe Intelligence бас нэг шинэ AI модель гаргах гад байх шиг байна. Тэгээд энэгээрээ дамжуулаад хүмүүс юу буцаагаад ухамсарах юм бэ гэх юм бол memory заавчгүй хэрэгтэй байна. Тэгээд memory амар хэрэгтэй байна. Memory хэрэггүй ч магадгүй memory хэрэгтэй байна гээл энэ ингээд дэшээ доошоо савлан. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ data center-ууд ер нь бол ашигтай ажиллаж байгаа. Elon Musk-ийн Colossus амар ашигтай ажиллаж байгаа. Тэгээд энэ бидний бас худалдаж авсан энэ Oracle ерөөхдөө bottom хийгээд байх шиг байна. Тэгээ магадгүй бас Oracle-ыг нэмж авах магадaltaй. За тэгээ хэдүүлээ энэ долларыг маш сайн харах хэрэгтэй. Сая ерөөхдөө яг bull flag хийгээд ингээ breakout хийж гин. Тэгээ удахгүй шинэ платформ руу тодорхой хэмжээнд мөнгө таваад хийчирээ тэн дээр хэдүүлээ энэ доллар, евро, йен гэх мэт чинь бүгдийг нь ерөөхдөө
энэ дээрээ сайхан арилжаа хийчих. За тэгээд нэг юу байгаа. Та би удахгүй бас нэг хөнгөлөлттэй бүртгэлийн код гаргаад өгчин таадад Pepperstone-оос. Тэгээ юу өнгөө дагалдах юм бэ? Эсвэл айгу хэмнэлттэй дагалдах юм бэ гэх юм бол энэ trading view хэмтхэн дагалдаад ирчин эсвэл баг өнгөө шахуу байж магадгүй би тэрийг тодруулчих. Тэгээ энэ дээр олон төрлийн индикатор гих мэтчлэн хадгалж болно, скриншот хийж болно, санаа манаагаа хуваалцах болно. Тэгээ баг trading view платформоос бас тодорхой хэмжээний арилжаа хийх боломжтой. Тэр ерөөхдөө удахгүй нэгдэх баха. Окей, тийм учраас та дөрвөлж энэ хагасаа бүтэн сайн ерөөхдөө бүх юм жин там болчихно. Тэгээ хэдүүлээ ер нь бол энэ геополитик улам чухал болж байгаа учраас энэ валют Европын хямрал, долларын чангаралт тэгээд энэ алтан дээр бидүүлээ бас арай өөр бас шимтгэл багтай хүргэх чадвартай. Тэгээд давуу тал нь юу юм бэ гэх юм бол зарим зах зээлүүд pre-market, post-market гэх мэт чинь хаалттай учраас нөгөө платформ нөгөө илүү урт хугацаагаар арилжаалагч байгаа учраас хүссэн цагтаа орж гарна. Тэргээрээ давуу талтай шүү. Окей. Бусдаараа бол манай тийм Nvidia ерөөхдөө жоохон уналттай байна. AVGO бага зэргийн уналттай байна. ServiceNow буцаагаад босч ийн ерөөхдөө айгүй сайхан bottom хийж явах шиг байна. Xpeng ерөөхдөө энэ уналт нь үргэлжлэж байгаа. Гэхдээ удахгүй 28 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Машины борлуулалт нь ерөөхдөө айгүй дэжгүй явж байгаа. Meta 2 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Миний таамаг юу юм бэ гэх юм бол жоохон унах бах. Хэдүүлээ харцгаая. Тэгээ Meta бас унаад ирэхээр хэдүүлээ нэмж авна шүү. Нэг сүртэй өөрчлөлт байхгүй. Хэдүүлээ багцнаасаа зарим юмныг тэг чөлөөлөл гаргаж байгаа. Тэгээ VIP багцтай хүмүүст хэлэхэд нэг 4-5 хүмүүс байгаа. Удахгүй энэ FBGL, IFRB ерөөхдөө энэ жоохон тийм bounce хүрээд ирэхээр хэдүүлээ энэ дээрээ бас үргэлжлүүлээд short хийнэ. Нефтний үн ханш өшөө ингээд доошоо унчих юм бол ерөөхдөө бидний хувьд бол одоохонд бол сайн. Яавд гэх юм бол инфляцийн төвшингийг ерөөхдөө тодорхой хэмжээгээр барьчин гэсэн үг. Тэгээд удахгүй Төв банк энэс болж ерөөхдөө хүүгийн төвшингээ дээшлүүлэхгүй байж магадгүй. Хүүгийн төвшин ер нь бол зах зээл дээр interest rate бага байх тусмаа хувьцаануудын үнэлгээ өндөр. Тэгээд энэ нефтний үн ханш баг зэрэг унаасаа тэгээд энэ буцаага $70-60 хүрээд ирчих юм бол хэдүүлээ бас нефтэн дээрээ дахиад эсвэл нэг удаа шинэ long position авна шүү. Одоохондоо бол нэг сүртэй өөрчлөлт байхгүй. Өнөөдрийн тэр зөвлөсөн арилжаанууд хийчээрээ тэгээд 50 байцгаая удахгүй хэмдрэл дахиад ирэх бах. Тэгээд тухайн үед хэдүүлээ хэдэн хувьцаанууд шүүрээд авна шүү. За амжих юм бол маргааш шинэ студ шинэ бүх юм гэрэлтүүлэхтэй та бас нэг урчлаа харуулж юм миний өрөөг ингээ өөрчилсөн байгаа. Та харуулж энд ерөлхтэй барьсан байна. Жоох муухай харагдаж байна. Гэхдээ маргааш энийг айгүй гоё болгочно. За тэгээд сайхан марцгаараа маргааш ирээд уулзцгаая. Бай бай. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.